Адуунда мурдсан миний аав. Аваа, таман бодвол охиноо хичнээн том хөөрхөн болж байгааг харж л суудаг байхдаа тэндээс танийгаа санаад өдөр шөнөгүй уйлдаг жаахан охин нь одоо гурил буда давс хүртэл дуустгийг мэдрээд инэрлэлт ээжигийн элгэн садан их орноон өрхөд 3 жилийг ардаа үджээ. Хорвоо ертөнц хүн төрлөختөн гэдэг их сонин хачин ер бусын зүйлсээр дүүрэн юм аа. Тийм ээ аваа. Танийгаа мөн чих санах юм да. Аваа. Охин нь танийгаа зүүдэлсэн, зөндөөн зүүдэлсэн. Ахаад над дээрээ ирчихсэн байх юм аз жаргалаар бэлхаад л эрхлээд л хагарсан зүрхэн эвлэртэл ханатлан танийгаа дуудаад л эрхэлж наадаад эргэж гүйгээд эргээд хартал та тэнд алга. Хар үл бүрхээд хадан хисан дээр ор ганцаарахна. Усан бороонд учирлаж гуйгаадч хүслэн шивнэж хүлээгээдч та ирсэнгүй. Аваа, охин танийгаа хачин их санах юм аа. Аавын эзгүүд амьдрал хичнээн хатуурхдгийг хийсэд ирсэн хамхуул хүртэл хүзүүн дээр гарчгаад дээрлэгээдч байгаа юм шиг. Хатуугийн хатуу орчлон хатуугаас хатуу санагдаад 14 жилийг ардаан үджээ. Нар шиг мишээгээд сэрлээ миний охин гэд духан дээр үнсдэг миний аав, миний бурхан. Иргэн амар сайхан та баяртай, гонигтай, хүнд хэцүү, бас аз жаргалтай бүхий л үедээ инээмсэглсээр байж чадах уу гэсэн тангарах шиг үргэлж инээгээрээ миний охин гэдгийг ойлгуулсан. Тэр л үгс, тэр дулаахан тэвэрлэлт, дулаанаас дулаахан мэдрэмж, таны инээмсэглэл, ярзайх том шүднүүд, таны үсний үнэр одооч сэтгэлд тотхон хിവэр. Бүх зүйлс өчигдөрхөн мэт тотхон. Сонноос аваа. Агаа маань 2 хүүхдийн аав болсон. Яг л тань шиг. Ээж эмээ гэж дуудуулаад л ээжигээ дүү нартгаа булаацалтад би нэрээ хөглж байгаа. Хаяагаа харахаар танийгаа хараад ч байгаа юм шиг. Их адилхан болсоор л байгаа. Одоо ингээд бодох нэ. Ээж та хоёр минь их мундаг хүмүүс шүү. Агаа бид хоёр юугаарч дутлаггүй. Хайрын дунд бөмбөрчсөн юм байна гэдгээ охин нь одоо улам илүү ойлгосоор л байгаа. Аваа, нэрээ би амьдралдаа давс дуустдаг гэдгийг 3 жилийн өмнө л анх мэдэрсэн. Их сонирн байсан шүү. Гэрт байнга л байж байдаг, хизээ дуустдаг ч мэддэггүй тэр зүйл дуусаад авъя гэсэн чинь авах мөнгөгүй байх тэр мэдрэмж дагдсан дундуур минь дэлсэл авах шиг болдог юм байна лээ. Тусдаа байж том хүн болно гэдэг тоглоом биш юм байна гэдгийг тэгэхэд мэдэрсэн охин нь. Байнга суралц гэдэг таныхаа үгээр охин нь суралцаар л байгаа. Амьдрал хэмээх сургуульд бартаа хэмээх хичээлийг үзээд унаад л тэнцээд л яваа шүү охин. Та минь одоо байсан бол амьдрал ямар байх байсан бол гэж хаяа их бодноо би бас. Үнээрээ аваа. Би нарны шилээ үргэлж зүүж байгаа. Миний охины нүдний өмнө гандчихна гэд нарны шил авч өгдөг байж үлээ та минь. Багаасаа зүүсээр дадал болсон байна лээ. Гой мэдээ сонсох хүнд бартаа таарах болгонд таньда дуулгахсан гэж мөн чих үсэх юм да. Хачин богинохон хугацаанд хайрын дээдийг амсуулчаад хэнэгч үгүй хүүгэн татаад авчихсан шүү тэр бурхад. Хариу нэхэлгүй урсах, хан сэтгэлийн тань хэлтэрхий, өөрөө хоосорч өрөөлийг дэмжих, үр зүрхнээс тань тасарсан дахиа. Аваа, охин нь таныхан хийдгийг хөрвөшлүүлж хүмүүст туслахыг эрмэлзэж, үргэлж хичээж явдаг шүү. Олон жилийн дараа таньтайгаа нүүр бардам инээмсэглэл дүүрэн тэнд уулзах болно. Хайртай шүү таньда. Таны бяцхан нар. Ирланд улс 2022 оны 1-р сарын 15.
Тэнгэр билийн замаараа шогшуулж айсвин харагдана. Тэнгэр төлсөн авига санаадал байна. Дуудаад ирэхгүй зүудний алсад мордоход дүрэн орхиод явчих